болсон бээр бисний юу баг нэг сар болчихлоо. Тэрээ залхуурах маяг ясаа. Би маргааш ингээд манай үеийн дүн төлсөн байхгүй юу? Хидааны өмнө. Тэгээд одоо тэр дүүгийнхаа нэг нөхөхгүй юу? Тэгээд манайд гүнцэж байгаа. Гэтэ чангаас юм уу? Тэгээд ингээ маргааш дүү бит хоёр очиж тэгээд нэрийн сонгоно. Билээ Тэмүүлэн гэж нэрлэгийг бодож байгаа. Яг би өөдөө Тэмүүлээд те. Одоо ингээд одоо их чинь бүр амар хатахгүй юу? Манай үеэл тэгээд хантай ихчгээл Тэмүүлж явдаг. Хүүхэд болохоор Тэмүүлэн гэж нэр өгөх гэж бодож байгаа юм. Эрэгтэй хүүхэдхгүй юу? Маргааш ингээд би өмөр саксны хувцас өмсөв гэж хэлсэн. Тэгээд саксны хувцсыг өмсөв эсвэл саксчин хүн болоод Тэмүүлж яваарай гэдэг ч юм уу те. Тийм маягийн хүмүүсийг үзсэн. Дааш тэр нь яагаад гэхгүй юу? Ярих эрэгтэй хувцас өгөхгүй байх. Тэгэхээр бөөнөрөө арай гоё. Заачаа. Энийг өмсөйг яа. За би л өмсөх хувцас сонгоод тэгээд танаас юм болж хаваад заа юу. Ер нь юм ихгүй. Ер нь л ингээм миний бүх ер нь зарим тоонууд 16 гэсэн тоотой байдаг. Ягаад гэвэл 3 сарын 16 гэсэн хөө. Тэгээ ер нь л 3 тогийн хасаад ингээд дандаа 16-ыг навж үлддэг. Амар сонирн байгаад. Тийм ингээд ер нь л энийг өмсөөд дээгүүр ингээд жисэмд өмсөөд энэ дээгүүр цамцаа өмсөөд хантаа зөө өмсөөд явна. Тэгээд энэ наата бас бичлэг хийн найзтайгаа хамт. Манайд өмсөж байна. Чекий. Тийм. Дэмэр зэлэр гэж байна. Тэр дүүгийнхаа царайг авчихсан би яг YouTube сухтаа тавихтаа эмож ингэж тавьчихсан. Тэгэхээр гайгүй хаа. Тэгээд би одоо усан дөрөх хэрэгтэй. Усан дөрөх гэхээр дүү унтж байгаа. Дүү унтсан орчих юм бол дүү зэрэг ээлд надад нь тэгэхээр усан дөрөхтаа би ямар тааж. Ямар ч хамаагүй хөцөмсөд. Энэ хөцтойгоо очин зэрэг тэгээд та нартай зүгээр хаврын яг тийгөө дүүгийнхаа бигнэ. Тэгээд баяртай маргааш хатчих гинэ. Лайк.